Бүгд найрамд Монгол ард улс 1925 оны 5 дугаар сарын 25-нд Ю-13 онгоцыг тэнгэрт хөөргснөөр нис хүчний түүхэн замналыг эхлүүлсэн түүхтэй юм. Улмаар 1956 онд анхны зорчигч тээврийн нислэг хийгдэж эхэлсэн бөгөөд 1957 онд Улаанбаатар хотын буян тухай нис хонгоцны төв буудлыг ашиглалтанд оруулж байлаа. Ийхүү Монгол улс дэлхийд бусад орнуудтай агаараар холбогдож эхэлснээс хойш жилд дунджаар 1 сая гаруй гадаад дотоодын зуульчдыг хүлээн авах боломж бүрдсэн юм. Далайд гарцгүй Монгол улсыг агаарын тээвэр дэлхийдээ холбож байгаа өнөө үед бид олон улсын стандартад нийцсэн шинэлэг онгоцны буудлыг барих зайлшгүй шаардлагатай болсон юм. Тиймээс хөшгийн хөндийн зэлүүд талд 100-ны шилдэг бүтээн байгуулалтыг барих төсөл 2008 онд эхэлж 2009 оноос байгууламжийн суурь тавигдан 600 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байлаа. Шинэ сонгоцны буудлын төсөл Япон улсын хөнгөлөлтэй зээлээр амжилттай эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас саатаж бүтэн 10-ад жилийг ардаа үзсэн юм. Олон жил монголчуудын дунд хүлээлт үүсгэж байсан хөшгийн хөндийн бүтээн байгуулалт ашиглалтанд хэзээ орхон тодорхойгүй байх үед ерөнхий сайд Уханагийн хүрэлцэх 2019 онд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ төслийн санхүүжүүлэлтийг шийдвэрлэж чадсан юм. Тэрээр өөрийн биеэр төсөлд анхаарлаа хандуулж, барилгын явцтай танилцж, төслийг эрчимжүүлснээр бид 2021 оны 7 дугаар сард Чингис хаан олон улсын нис буудлыг ашиглалтанд оруулж, жилд дунджаар 2.3 сая зорчигч хүлээн авах боломж бүрдсэн юм. Хэдийгээр Япон улууд Монгол улсын хамтын ажиллагааны батламж болсон нис буудал ашиглалтанд ороод 3 жил гарсан болж байгаа ч өнгөрсөн 2024 оны 9-р сард зохион байгуулагдсан Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийг оролцох үеэр Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида бараалгаж нис буудлыг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ Монгол улс Япон улсын хооронд бол тогтоосон их тайван хөгжилсдийн төлөөх тусгай стратегийн түншлэл гэж бид стратегийн түншлэлтэй орны хувьд Монголтойгоо хамтарч ажиллах дуртай байдаг шүү. Миний одоо дараагийн ерөнхий сайд ч гэсэн энэ чиглэлээр ажилласаа билээ гэж би бол хэлж үлдээх болно. Монгол улстай би байнга ойрхон холбоотой байх хүсэлтэй байна. Цаашдаа ч гэсэн би Монгол дэлгэхтэй хэвээр байна гэдгийг их сайхан тийм илгэсэг дотноор илэрхийлж илээ. Тэр дотроо бас манай улсын шинэ нис хонгоцны буудлыг өргөдөх асуудлыг өөрөө тавьж монголчуудтайгаа энэ дээр хамтарч ажилламаар. Манай хоёр улсын ив найрамдал инх тайвны бэлэг тэмдэг болсон нэгдсэн энэ шинэ нис хонгоцны буудлыг бол өргөтгөж одоо энэ ачаалан нэмэгдэж байгаатай уялдуулан өргөтгөх асуудал дээр бол Японы тал дэмжлэг үзүүлж энийг бол бид нар өөрсдөө хамтран хийх хүсэлтэй байна гэдгийг илэрхийлж байлаа. Улмаар 2025 оны 1-р сарын 10-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Оюн Эрдэнэ Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Игавахара Масурыг хүлээн авч уулзах үеэр Япон улсын засгийн газраас манай улсад хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд йений хөнгөлөлтэй зээлийг эргэн сэргэж олгохоор шийдвэрлсэнийг элчин сайд Игавахара хэлсэн юм. Энэхүү зээлийг Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн Чингис хаан олон улсын нис хонгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөшгийн хөндөд баригдах шинэ дагуул хотын төсөлд зарцуулахаар санал нэгдлээ. Тодорхойлбол Чингис хаан олон улсын нис буудлын бүтээн байгуулалтыг дагаад хөшгийн хөндөд 150 мянган хүн ам бүхий агаарын тээврийн төв, тээвэр логистик, үйлдвэр болон их эдийн сургууль, төр захиргааны байгууллагуудтай дагуул хот бий болгохоор төлөвлөгдөж байгаа юм.